Сайхан хамарцгааж гинөө. Би 2004 онд 21 жилийн өмнө анх библийн сургуульд орж ирээд тэгээд нэлээд сунжаага төгссөн л дөө. Яг тухайн үед бол янз бүрийн шалтгаан байсан. Муус нэг шахтар муус орсондоо ч биш л дээ. Тэгээ нөгөө чаплийн цаг дээр мөрөглийн цаг дээр орж ирлээ. Мөрөглийн цаг бол миний хувьд гоё амрах боломжуудын нэг байсан. Бодлоо зэгслэн, тайвширна, эзэнд залбирах гоё штэ тий. Та бас өглөө залбирдаг бах. Өглөө эзэнд залбирчаад ажилдаа явхлаэр бидний санаа зовлон айгүй бага болдог тий. Ягаад гэвэл бидний том одоо юу гэх юм нэг том арт талтай бол заримдаа тэгдэг тий. Та хилцэн. Ямар нэгэн асуудал гарах юм бол би хилцэн байгаа. Зохицуулна. Эсвэл ямар нэгэн том дараг таньдаг байх юм бол хилцэн байгаа. Тэгээ би бас өглөө болгоо эзэнт хэлдэг. Тухайн өдрийнхээ асуудал байж магадгүй зүйлсөө тий. Тэгээ эзнээс тайвшрал ирдэг. Ягаад гэвэл хилцэн байгаа учраас. Тий эзэнт хилцэн. Та нар тийм том ар байх юм бол хэлнэ үстэй тий. Тэгээ devotion буюу мөрөглийн цаг chapel бол бидний хувьд эзэнт хэлдэг цаг. Сэтгэл дотор байгаа хүн хэцүү зүйлсүүдээ, сэтгэл дотор байгаа гунига, гомдлоо, бас талархлаа эзэнт хэлждэг. Амар. Тэгвэл эзнээс тайвшрал ирж байгаа. Ягаад гэвэл бид нар эзэнт ингээд бүх юма хилцэн байгаа учраас аюу амар. Тэгээд өнөөдөр бол та бүхэн бас чаплийн цаг дээр орж ирээд эзэнтэйгээ ярих гад, эзнийхээ үгнээ сонсох гад, унших гад ирсэн байгаа бах. Тэгээд өнөөдөр би та бүхэнтэй хуваалцмаар байгаа хэсэг бол Захарай номын 8 дугаар бүлэг 1-ээс 17 дугаар ишлэл. Захарай ном бол Израилийн ард түмэн маш удаан хугацаанд цөллөгт яваад хэсэг хугацааны дараа буцаж хэсэг бүлгэрээ ирж явах үед болж байгаа үйл явдал л да. Яг нь ерөнхийдөө бол өөртөөхөө жоохон сахилгагүйгаасаа болоод ааваасаа алганы амт аавна. Яг би дэлхийн зүйнд ажилладаг л да. Тэгээд ааваасаа алганы амт аавна маавна гэж хамаагүй бас ярьж болохгүй. Яг бол бид нар нэг хүүхд хүмүүсийн эерэг арга гэж үздэггүй. Тийм, эерэг арга гэж л үздэггүй байгаа. Хүүхдийг бол хүмүүжүүлэх ёстой, гэхдээ эргээр хүмүүжүүлэх ёстой гэж үздэг. Тэгээд энэ Израилийн ард түмэн яг нэг тийм нөхцөл байдалд сахилгагуутсан, бурхан сануулсан, хэлсэн, заасан, тодорхой хэмжээнд гараас нүхтэл нь дагуулсан маш олон зүйлсүүдийг хийсний дараа болохоо байхлаар нь бурхан окей, за тэгвэл одоо хийсэн зүйл бас өөрийн гэсэн үр дагавар байдаг юм а гэд ард түмнийг явуулсан үйл явдлын дараа буюу нилээн гимшээд, уйлж унжаад ёстой уучлаарай би ямар тэнэг байсан бэ, ямар өөдгүү байсан бэ гэдгээ мэдрээд буцаад бурхнаасаа нэгүслээ аваад ер нь бурхны нэгүсэл байсан л да. Нэгүсэл байсан учраас эдрийг магадгүй хэсэг хугацаанд орхисон байж магадгүй. Тэгээ эргэж ирээд анхныхаа сүм буцаад ханан хэрмүүдээ бариад бид нар Эзра Нехемия номон дээр бол ялангуяа энэ үеийнхний түүхийг бол бид нар сайн мэдж байгаа. Буцаж хурж ирээд ханан хэрмүүдээ барьдаг. За ялангуяа Нехемия номон дээр бол тий Эзра номон дээр бол сүм чуулганыг дахин барьж байгаа түүх гардаг. Энэ үйл явдал. Тэгээ энэ үед бурхан Израилийн ард түмэнд хандаад би танаа Иерусалим хотыг чинь гайхалтайгаа сэргэнэ, шинжилнэ, гой болгоно. Үнэхээр одоо буцаад сэргэх цаг ирнэ. Чөлөөтөө талбайдаа ургац чөлөөтөө ургаж байгаатай адилхан та нар бас ингэж чөлөөтөө хөгжин дэвших боломж чи одоо ирж байна гэдэг энэ мессеж, энэ үг бол яг бидний одоо нээсэн байгаа хэсэг дээр бол гардаг баг. Тэгээ энэ үе хүртэл ер нь бол яг энэ газар нутаг бурхнаас амлагдсан энэ амлагт Канаан газар нутаг бол анханасаа тэднэрт тийм амархан олдоол амархан ингэж бэлэн байсан газар бол биш. Та бидний санаж байгаа Эхлэл номын 13 дугаар бүлэг дээр эзэн бурхан анх Авраамыг дуудаад гаргаж ирж явах үедээ нэг сонголт хийх болдог Авраам. Тэг ямар сонголт хийх болдог вэ гэхээр дүү Лоттойгоо хамт байж байгаа мал сүргийн асар ихээр өргөжөнд хэлсэн учраас тэд хоёр тийшээ салж явах хэрэгтэй болдог. Тэгээ Авраам яг ах хүний хуваар сонголт хийдэг. Тэр нь яваг гэхээр миний дүү эхлээ сонгоцгоо гэж хэлдэг. Ах нь эхлээд авчи, ах нь эхлээд яагаадах яа тий чи тэгээ үлсийг аваа гэж Лот ирсээ тгийг.
Авраам бол яг жинхэнэ ах хүний хуваар, нэг талаасаа сүнслэг ах хүний хуваар, нэг талаасаа нөгөө талаасаа юм үзсэн хүний юм яг үзсэн талтай мэдээж ирэг те их хөрөнгөтэй байсан. Тэгээ ямар тач гэсэн Авраам тэр сонголтоо эхлээд Лотод өгдөг. Минийд эхлээд сонгож. Лот бол харж байгаараа сонгож байгаа шин. Харсан чинь Содом Гоморгийн тал нутаг бол үржил шимтэй маш сайхан харагддаг. Тэгээд Лот тэрийг сонгодог. Харин Авраам бол үлдсэнийг явдаг. Үлдсэний сонгоо явдаг. Тэгээд тэр үед нь Бурхан Авраам тандаад ингэж хэлсэн мэт. Чи хараа сунган одоо байгаа газраа хоош урагш баруун зүүн тийшээ хараараа гэж хэлдэг. Энэ үед Авраам ойролцоогоо 90 настай байсан. Ер нь бол жоохон өндөр настай. Тийм ч учраас Авраам өөрийгөө тэр үед хүүхдтэй болж явах үедээ заахаа 100 орчим настай хүүхдтэй болсон л та. Тэр үед өөрийгөө юу гэж хэлсэн бэ гэхээр одоо ингэж үржих боломжгүй болцлоо хөгшөрсөн би яаж хүүхдтэй болох вэ гэж Авраам хэлж ирсэн. Сараач Авраамын насан дээр очиод тэгж хэлж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр тухайн үед хүмүүс урт насалдаг байсан ч гэсэн Авраам Сара хоёрын хувьд 90 нас гэдэг бол тийч бас залуу насндаа бол тооцогддог байсныг л. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол махан биеийн хувьд сул дорой болцсон байсан Авраамыг нүдэн нэгээд хараа гэж хэлдэг. Би бол төрөлхийн хараа муутай. Тэгээ яг энэ маань манай хүүд удамшаад бид нэр сар гарны өмнө хүү маань төрөлхийн хараа муутай байсныг олж мэдсэн. Миний хараа улам муудна. Шил зүүж байгаа учраас аль бол тогтоох гэж оролдож байгаа. Нэмх хараа бол ер нь бол нас өндөр болсон хүмүүс ингээд насны дорой талаар гэж ярих юм уу тий нэмх хараа нь мууддаг. Авраамын хувьд хараа сайтай муутай байсныг би сайн мэдэхгүй л да. Гэхдээ ямар ч гэсэн мань хүн бол тийм залах хүн бол байгаагүй. Тэгээ Бурхан чадах хэрээрээ хараагаа сунгаад хар гэж хэлдэг. Хараагаа сунгаад хар. Гэхдээ эзэн Бурхан Авраамд яг энэ бидний махан биеийнхэн нүдээр хараа сунгаад газар нутгийг хар гэдэг талаар хэлээгүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл Еврей номын 11-р бүлэг дээр ингэж хэлсэн байдаг. Учир нь Авраам суур бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч ба барилгач нь Бурхан юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан Авраамд яг тэр сонголтыг хийгээд дүүгээ эхэлж сонгуулчаа дараа нь өөрөө үлдсэнийг авч явах үед Бурхан одоо хараагаа сунгаад хар гэж хэлэх үед Авраам юг харж исэн бэ гэвэл үржил шимгүй газар нутаг, хоосон газар нутаг, эзгүй хоосон газар нутаг гэхээслүүтэйгээр тэр газарт баригдах суур бүхий хотыг харж исэн гэдэг талаар Еврей номын 11-р бүлгийн 10 дахь ишлэлээр тодорхой хэлсэн байдаг. Махан биеийн хувьд сул дорой байсан. Гэхдээ сүнслэг нүдний хувьд бол Бурхан Авраамын нүдийг тийм зүйлдер бол тавилсан байдаг. 20-р Коринт номын 5-р бүлгийн 7-р ишлэлээр учир нь бид үзэгдэх зүйлсээр бус харин итгэлээр алхдаг юм а гэж хэлсэн. Итгэлээр. Христч бидний хувьд альва зүйлийг нүдэнд харагдаж байгаа үр ашгаар, нүдэнд харагдаж байгаа тооцоололоор гэхээс илүүтэйгээр түүний цааталт байгаа сүнслэг зүйлсүүдээр нь тооч хардаг. Тэгэхээр яг л ийм нөхцөл байдал донд энэ хот буюу Иерусалим хот анх газар нутгийн ингэ сонгогдож явж исэн гэсэн үг. Лот бол нүдэнд харагдаж байгаа аль болох өөрийнх нь сэтгэлийг нь таашаалд хүрүүж болох зүйлийг төрүүл сонгодог. Тэгээд тэмч бас Содом Гомора хотын хөндийг буюу илүү үржилсэнтэй газрыг сонгодог. Бидний нүдэнд заримдаа аюул олон ёрын зүйлсүүд амттай харагддаг. Аюул олон онцгүй Бурхны нүдэнд ёрын зүйлсүүд миний сэтгэлийг гжигддэг. Илүү гоё, илүү таашаалтай. Энэ нь илүү миний бах тавыг хангаж байгаа. Илүү намайг дотроос минь ингээд нэг миний эгог маань ингэж тижээж байгаа. Тийм би чадлаа, би ингэх байсан гэдэг зүйлсийг минь тижээдэг зүйлсүүд байдаг. Тэд нар харахад маш их үржил шимтэй. Нөгөө анх л Адам Ева хоёр Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр нөгөө Жимсийг хараад харахад амттай, үзэсгэлэнтэй, амсахад амттай хоол гэмээр ходоотонд хоол гэмээр болох боломжтой юм шиг харагддаг. Бид альва зүйлийг харахтаа ихэнхдээ нүдэнд харагдаж байгаагаар үнэлэх гэдэг бол Бурхан биднийг харагдахаар бус харин итгэлээр алхахыг хүсдэг. Тэгээ Авраам итгэлээр алхсан учраас Бурхан тэр газар нутгийг тэднэрт өв болгон үлдээж газар нутгийг бий болгож хотыг тэнцээ сүндэрлүүлсэн байдаг. Харин харамсалтай нь тэр хотод арт түмэн үнэр өтгөн болсон хэдий ч өөрсдийн гим нүгэлтэй байдлаасаа болоод хотоос цөллөгөнд явсан тохиолдлуудыг түүхийг бол бид нэр одоо хучин гэрээ нийш үзүүлэгчдийн номнуудаас ахуулаад бид бүгд түүхийн номнаас ахуулаад бүгд харж байгаа. Тэгээ энэ бүх
сахилгажуулалтын дундуур явсныхын дараа одоо яаж байгаа вэ гэхээр Израилийн ард түмэн 8 дахь бүлэг дээр буюу Зехария номын 8 дахь бүлэг дээр ирдэг. Тэгээ энэ үед нэг сонирхолтой үгийг Бурхан Зехариягаар дамжуулаад хэлсэн байдаг. Энэ бол 8 дахь бүлгийн 3 дахь ишлэл. Яг энэ ишлэлийг би та бүхэнд онцгоор уншиж байна. Эзэн ин айлдж байна. Би Сион руу эргэж Иерусалимийн дунд оршино. Тэгээд Иерусалимийн үнний хот хэмээн дуудагдж төв төмдийн эзэнний уул нь ариун уул хэмээн дуудагдах болно гэж. Одоо Бурхан Зехариягаар дамжуулаад ард түмэндээ хандж юуж байгаа гэхээр Иерусалимыг би үнний хот болгоно гэж хэлсэн. Өнөөдөр би өдрийн хоолоо их нартайгаа хамт гэртээ очиод идсэн. Тэгээ өдрийн хоолоо идэж байгаа хоорондоо их нартайгаа нэг яриа өрнүүлэхгүй ямар яриа болсон битээр хооронд болсон бэ гэхээр ер нь Бурханы анхныхаа зорилго нь юу байсан бэ? Яг ер нь энгийн л яриа л да тий. Тэгээ Бурхан өөрийнхөө дүр төрхтөөр хүнийг бүтээгээд тэгээ тэр хүнийг дамжуулаад дэлхийн ертөнцийг өөрийнхөө суу алдраар дүүргэх хүсэж ирсэн шүү дээ. Тэгээд тэрний дүр зураг нь их сонирхолтой. Яагаад би сонирхолтой гэж хэлээд байгаа вэ гэхээр Бурханы анхныхын зорилго мэдээж хэрэг бид нар нэг сурж байгаа юуныхан сэдвийн дагуу ингээл тийм зорилготой байсан ингээл ярих байх л та. Одоо жишээ нь ажлын теологи үзэж байгаа хүмүүсийн хувьд бол ажил хийх гэжсэн л гэж ярих байх тий. Удирдлагын теологи үзэж байгаа хүмүүсийн бол одоо Бурхан бүхнийг одоо юу гэлээ захиран зарцуулаа гэж хэлсэн чинь удирдлага манлайлалын юм яригдж байгаа юм. Анхнаасаа Бурхан хүмүүсийг манлайлагч байхаар бүтээгдсэн ингээл ярих байх. Магадгүй магтаалын хичээл мичээл ч юм уу тэр сэдвийг үзэж байгаа бол Бурхан өөрийгөө магтуулахын тулд бүтээсэн юм. Яг хоо цогцолчлын сэдвээр одоо онцгойлон ярьдаг хүний хувьд одоо тэр үнцгээс яар. Бурхан дэлхийн ертөнцийг бүхэлд нь өөрийнхөө оршихуй дотор бий болгодог. Мөн биз? Бүх зүйлийг. Тэгээд тэнд өөрийнхөө дүр төрхөөр хүмүүсийг бий болгоо. Тэр хүмүүсээр дамжуулаад өөрийнхөө суу алдрыг хаа сайгуугаар тарааж, тархааж яг Бурхан тэнцээ өөрийнхөө хүслийнхээ дагуу хаанчдаа бий болгохыг оролцсон тийм. Хүссэн, тийс төлөвсөн. Гэвч хүний гим нүгэлтэй байдал нь энэ бүх зүйлийг эвдэж байхгүй болгодог. Тэгээд бидний сайн мэдж байгаагаар Бурхан нэг үндэстнийг сонгож, үндэстнийг бий болгодог. Тэр нь Израиль үндэстэн. Харамсалтай нь Израилийн ард түмэн яг ундаг, дороотдаг. Тэгээд тэд нар ард түмнээ дамжуулаад дэлхийн ертөнцийг аврахыг хүссэн боловч тэд нар зорилготой хүрч чадаагүй. Тийм учраас Иесус Христийг илгээгээд одоо яадаг? Хувь хүн рүү очиж хүн нэг болгоно. Өөрөөр хэлбэл Бурхан биднэртэй хувьчилсан харилцаагаар дамжуулаад одоо нэг анхныхын зорилгыг биелүүлж бидний анхны дүр төрхийг сэргийхийг хүсдэг. Тэг энэ дүр төрхөөр сэргийгээд яг яах гэж байгаа вэ гэхээр биднийг Бурхан энэ дэлхийн ертөнцийн хүний биеэр байсан бол хэрхэн ажиллаж, амьдарч, хэрхэн үйлдэх байсан бэ гэдгийг маань харуулахыг тэрийг хийлгэх хүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Бурхан биднэрээр дамжуулаад бидний ажиллаж байгаа газар, сурж байгаа сургууль, амьдарч байгаа гэр бүл, хаа байгаа газар маань өөрийнхөө дүр төрхийг л харуулах хүсэж байгаа. Мөн үү? Энэ бол Бурханы зорилго. Библийн сургууль сурж байгаа бидний нэг чухал зорилго нь бол Бурханы үгтэй ойрхон байгаад, Бурханы үгээр дүүрээд, тэжээгдээд, миний ертөнцийг үзэх үзэл, альваг хандах хандлага маань тийхүү бас өөрчлөгдөж нөлөө авч ингэж өргөжин тэлээд тэгээ бид нар сургуулаасаа гарч явсныхаа дараа сүм дээрээ сүмийн үйлчлэг хийсэн чиг бай. Одоо нийгмийн үйлчлэл гэж бид ярьдаг тийм нийгмийн үйлчлэг хийсэн чиг бай. Бизнесээ хийсэн чиг бай. Юу ч хийсэн бай. Тэнд Бурханы дүр төрхийг харуулах нь бидний хувьд чухал байдаг. Тэгээ эдгээр хүмүүсийг нийлүүлэхлээр нь эклешэ буюу бидний орчуулсан хэрэгжилж ярьснаар чуулган гэж нэрлэдэг байдаг. Салаа явахлаарэ яадаг үлээ Бурханы оршихуйг тээж байгаа сүм дугуйн болоо явчихдаг. Мөн биз? Өөрөөр хэлбэл бид нар хаач юу ч хийсэн бэ? Бурханы үгтэй гүн гүнзгий байгаад Бурханыг гэрэлтүүлж харагдуулах нэг чухал зүйл болж байгаа. Нэгэн охин ээжтэйгээ хамт сургуулианаа тарчаад юундэ гэртээ ирж гин л дээ. Тэгээ гэртээ ирэнгүүтлээ охин ээжээс асууж гин. Ээж манаас хүүхнээс дандаа нэг ийм дуу дууллаа гэд. Ямар дуу вэ гэсэн чинь нэг ийм. Та нар ийм дуу мэдэх үү? My God is so big, so strong and so mighty God. Тэгээ nothing can do гэдэг юу гэвэл нэг тийм дуу тий. Хүүхний цалины дуулдаа миний бурхан бол маш том гэж. Тэг өнөөдөр пастор энэ талаар ярьсан. Бурхан маш том гэж байна гэсэн. Тийм үү гэж. Тийм. Бидрээс том уу? Том. Тэгээ пастор өнөөдөр нэг сонирхолтой юм ярьсан. Тэр бурхан бидний дотор байгаа гинэ гэж. Тэр том маш том бурхан бидний дотор байхлаа чи бид нар жижигдэн үстэй хийж. Өөрөөр хэлбэл бид нар жижигхэн хувцс өмсгөлөөр ингээд хамаг юм яах вэ? Энэ тэр ингээд тэг булцаа гараад ирдэг шүү дээ. Тэр чи бурхан бидний дотроос гарч ирэх ёстой үстэй. Мөн үү?
Теологийн хувьд айгүй чухал зүйл байгаа шүү дээ. Мөн биз? Мөн. Тэр том бурхан миний дотор байгаа бол миний бүхий л талбар дээр гарч ирж явах ёстой. Хүнтэй хэрэлдэж явах хүртэл гэсэн үг. Тэ? Хин нэгэнд би гомдсон байх үед байна ч гэсэн гарч ирж явах ёстой. Хин нэгэнтэй би үзэл бодол зөрүүтэй байх үед ч байна ч гэсэн гарч явах ёстой. Би машинаа бариад гудамжинд явж явах, зам дээр явж явах хүртэл тэр бурхан биднээс яах вэ? Гарч ирж явах ёстой. Ягаад гэвэл тэр бурхан чинь тийм том шүү дээ. Бурхан Захария номын 8 дугаар бүлэгдэр биднийг юу гэж дуудсан бэ гэхээр үнний хот гэж дуудсан. Үнний хот. Үнний хот гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэн гэж юм. Есүс Христ Матай номон дээр өөрийгөө маш тодорхойгоор хэлсэн. Би бол зам, үнэн, амь мөн гэж. Тэр байтугай Ишлэл номын 21 дугаар бүлэгдэр шинэ Иерусалим болох шинэ Иерусалим нь Тэнгэрээс бууж ирэхдээ тэрний төвд нь ерөөсө бүх зүйлийн төв нь хэн байх талаар хэлсэн бэ гэхээр Есүс Христ байх талаар хэлдэг баг. Хотын хувьд шүү дээ. Ямар ч гэрэл хэрэггүй байхгүй. Ягаад гэвэл Есүс бүгдийг гэрэлтүүлж байгаа. Ямар ч одоо хулгай зэлгээ байхгүй, айд төгшөр байхгүй. Ягаад гэвэл төвд нь Бурхан байгаа учраас, Есүс байгаа учраас. Тэр үнэн буюу Есүс Христийг төвөө болгож амьдрах нь Христ хүмүүсийн хувьд Христийг өөрийнх нь дотор байлгаж амьдарч байгааг нэг чухал арга байна. Чухал зүйл. Үнэн. Тэгээ Иохан номын 17 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээр ер нь Иохан номын 17 дугаар бүлэг чинь Есүс Христийн гайхалтай залбирал байдаг те. Та бүхэн санаж байгаа бол өөрийнх нь дагалдагчдын төлөө эцгээс гойсон залбирал. Энийн 17-гийн 17 дугаар ишлэлээр ингэсэн. Үннээр тэднийг ариусгаач таны үг үнэн мөн гэж. Өөрөөр хэлбэл яриад байгаа нэг үнэн чинь бол явж яг уу. Бурхны үг. Бид Библийн сургууль сурахдаа Бурхны үгээс л суралцах гэж сурж байгаа. Бурхны үгэн дээр энийг яаж хардгийг тэгвэл би тэгж харъя. Бурхны үгэн дээр ийм үед яг яадаг байсан тэгвэл би тэгье. Бурхны үгэн дээр ямар хандлагатай байх ёстойг заадгийг би тийм бас хандлагатай бай гэж. Бас Бурхны үгэн дээр зовлон бэрхшээлийн үед бид хэрхэн үйлдэх ёстойг би тиймхүү бас үйлдэе гэж. Тэр үнний хот гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхны үгийг төвөө болгож, түүнийг сахиж, түүний дагуу байгааг хэлдэг. Бид нөгөө зарим нэг Христийн уламжлалуудын хувьд нэг ийм тохиолдол та нар харж ирсэн үү? Тэ? Манай католикийн ахт нар л да. Тэ? Нуугаад ах чи юу ах ингэ. Юу гэсэн үг юм? Бурхны үг оюун бодолд маань, аманд маань, сүр сэтгэлд маань гэсэн санааг л илэрхийлж байгаа. Бид нар гэхдээ ингэдэггүй те. Бид нар нэг ингээл католикийн тэр юг л дагддаг. Гэхдээ яг манай Библийн утга санаатай бас бас гоё хаяа ингэж мэрч мэрсэн гэдэг хоол мод гэдгийг Библийн сургууль дээр тэгсэн гэж ярьчихваа. Санаа нь юу хэлж байгаа вэ гэхээр үнэхээр Бурхны үг таны оюун бодолд аманд чинь бас зүрх сэтгэлд чинь үнэхээр төвд нь байгаа юу гэсэн санаа. Та бусдын эсрэг гомдлохдоо, уурдлахдаа таны Бурхны үг таны тэр аманд чинь ойрхон байна уу? Та бусдын талаар бодохдоо үнэхээр Бурхны үг таны тархинд чинь суур болж байгаа юу? Бас зүрх сэтгэлд чинь хандлагт чинь тэр итгэл үнэмшилт чинь Бурхны үг нь төвөнд байж чадж байгаа юу? Хэрвээ Бурхан үнэхээр тийм том, тэгээд Бурхан бидний дотор байгаа юм бол бидний оюун бодлоос, бидний ам хэл амнаас, бидний үйлдэлээс, бидний хандлагаас тэр Бурхны үг гарах ёстой шүү дээ. Бид Бурхны үгний мастер болж Б-г заах гэж Библийн сургуульд сурдаггүй. Эсвэл Бурхны үгийг өөрийнхөө мастер багшаа болгож тэр үгээр өдөрдүүлэхийн тулд бид нар сурж байгаа юу? Бид бас түүнийг заахтаа тийхүү заадаг уу? Миний бодлоор чайпл бол зөвхөн оюутнууд зориулаагүй гэж байна. Багш нар ч гэсэн ялгаа байхгүй. Бид нар Бурхны үгээр өдөрдүүлэхийн тулд Бурхны үг биднийг өдөртөн чиглүүлэх ёстой гэдгийг харуулахын тулд, заахын тулд, хамт сурахын тулд байгаа шүү дээ. Үнэхээр Бурхны үг таны дотор ойрхон байгаа юу? Ялангуяа Библийн сургуульд сурна гэдэг бол маш гайхалтай боломж. Ялангуяа Бурхны үгтэй илүү ойрхон байх боломж ядчил хүчээрч болтгоо уншин шүү дээ, тий? Ядчил даалгавраа хийхин тулд. Бурхны үг бидний амьдралд зүгээр нэг баримтаглаад автар дээр байхын тулд өгдөөгүй. Бид уншаад, ойлгоод, итгээд, хэрэгжүүлээд түүнийг мөрдлөг болгоод дагахын тулд өгсөн. Энэ л очир нь орж байгаа.
Тав хүн мэдэх байхдаа Коран судрыг бэлхүүснээс доош барьж авч болтгоо гэд. Би ойр үед муслим имамуудтай нэлээд ойрхон ажиллаж байгаа. Надад хүндэтгээд өөрсдөө Коран судрыг хүртэл бэлгэлсэн. Тэгээ хэдэн номыг уншиж үзсэн л да. Манай Библиэд бас л төхүүл юм байлээ. Эхний нөө тоорог эхний 5 хуулийн 5 ном ойрхон гээл яг ч бас ойрхонч бас биш ээ. Гэхдээ яг ерөнхий юмнууд нь л ойролцоол ерөнхийдөө нэг хүнд ярьж өгч байгаа юм шиг тиймэрхүү. Тэгээд тэр Коран судруудаа айгүй тийм хүндэтгэлтэй байна. Бидний хүндэтгэл тэр нэг юм бүкснөөс доош хэмжээнд ингэж бүлхээсээс доош хэмжээнд барьж явж байгаагүй гэдгээр хэмжигдэхгүй л дээ. Харин бид нар түүнийг дагаж гин үү? Амьдралдаа хэрэгжүүлж гинэ гэдгээр хэмжигддэг тийм биз? Бид яах гэж бизнес сургууль зорж байгаа. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд. Өглөө босоод бидний хамгийн түрүүнд хийдэг дадал зуршил болсон зүйл бол юу вэ? Уцаа авах. Чимээгүй цагаа их гэсэн үү? Манай би цуглаан дээр номлосон чи уцаа авах л гэж хэлээ юм л. Бизнес сургуулаа юу гэдэг хамаагүй ондоо. Бид нар эхлээд уцаа аваад ямар мессеж ирсэн бэ гэдгийг хардаг штеп. Тийм л үстэй. Үнэн нь л хэлэлтэй тий. Бүгдээр авцаал Wi-Fi airplane mode дээр тавьсан байсан бол тэрийг гяс буцааж нэгээд тэгээд ямар мессеж надад ирсэн бэ гэдгийг эхлэх хардаг. Энэ бидний өнөөгийн амьдралын хэм маяг. Харин Христч хүмүүсийн хувьд бид хэр зэрэг Бурханаас өөрөөс нь тэр мессежийг авах тал дээр анхаардаг бай. Тийм чухал хэмжээнд тооцогдож байгаа юу? Бид үнэхээр үнний хот шиг үйлдэж байгаа юу гэсэн. Өглөө босоод Бурхны үг рүү бид хэрэг анхаардаг бай. Өглөө босоод өөрийнхөө амьдралдаа залбирал, Бурхны үгийг ийм хэвшмэл зүйл болгоцсон хүмүүсээс байх тий. Тэгээ миний амьдрал зүгээр хэвшмэл болсон учраас би хийж гинөө эсвэл үнэхээр Бурхнаараа цангаад хүсэмжлээд энэ бүгдийг хийж байгаа юм. Адгийн наазах нь ахтаа ингээд юм хэлж байгаа юм шиг та өглөө босоо за Бурхан минь те бас л Иесусыг бидний том ах гэд хэлсэн те уугна гэд Иесусээ Бурхан минь те үнэхээр одоо ийм зүйлсүүд байна гэд чин сэтгэлээсээ Бурханд бид өөрсдийнхээ амьдралыг өргөж залбирч Бурханыг сонсох гэж хичээж тэр Бурханыг тэмүүлэл биднэрт заримдаа те хоон хоцрогдсон байгаа юм биш үстэй. Гэтэл Бурхан биднийг үнний хот гэдээ дуудаад байдаг. Бид Бурханы үгийг уншихын оронд хэн нэгэн тайлбарлсан зүйлийг заримдаа шимтэн уншдаг. Ягаад гэвэл илүү сонирхолтой байдаг учраас. Өнгөрсөн бүсээс өдөр би бас яг энэ хэсгээр сүмдээ танилцуулсан л да. Номлосон л да. Заримдаа бид нэг энэ номлогчийн подкаст, тэр номлогчийн видео, тэр зүйл гэдэг юм яраас хасрах шүү. Яг бидэрт ингээд ойлгуулаад тайлбарлаад өгч байгаа учраас аюу амар тий. Ялангуяа бизнес сургууль сурж байгаа хүмүүсийн хувьд бид нар ингээд илүү төвшөнд гэх юм уу тий. Тэрийг өөрөө ингээд ажиллаад ойлгоод шин тэжээлтэй болгоод өөртөө авах хэрэгтэй. Яг бид бусдыг олох гэж байгаа хүмүүс шүү дээ тий тодорхой хэмжээ. Тэр утгаараа бид Бурхны үгийг хэр зэрэг яг өөрөөс нь яг хүнээ дамжуулахлаар Бурхан өөрөө өгөхгүй байх гэсэн үг бас биш л дээ тийм ээ. Гэхдээ бид нар арай жоох өөр төвшөнд Бурхны үг рүү хэр их анхаарч үнэхээр надад хандсан тэр рема өгөөч гэж тэмүүлж байгаа вэ. Энэ бол Бурхан биднээс хүсэж байгаа зүйл биш үү гэж. Хайртай хүнээс мань захиа ярих юм бол бид нар хин нэгэнд хэлээд AI ч юм уу те рүү шилжүүлэн гутлаа гол агуулт надад хэлээд үг гэж хэлсэн ш. Тэ хийжээч тэгдэггүй шүү дээ тийм ээ. Одоо бол AI-аар бол аюу олон даалгаврууд явж байгаа гэж бодоод байгаа. Бодвол бизнес сургуулийн багш нар тэрийг шалгадаг бас нэг систем байгаа л байлгүй. Ном бүтэн уншихын оронд тийшээ оруулан гутлаа тэрний гол агуулгыг надад яриад өгчих. Гэвь хэлээд өгөнгөл одоо надад 2 параграф болгоод биччих. Тэгээ яг намайг бичсэн юм шиг бичээрэй гэдэг ч юм уу тиймэрхүү даалгавар бас үүсэл байгаа. Гэхдээ бид нар үнэхээр хайртай хүнтэйгээ бид нар харьцаж байгаа бол ямар ч AI-аар би AI эсрүүцдэг хүн биш шүү. За би угаасаа өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Гэхдээ Бурхантай харилцах харилцаанд маань би Бурхантай шууд харьцмаар. Ямар нэгэн алгоритм ашиглаад технологиор дамжуулаад биш харин Бурхантай шууд харьцмаар. Бурхан зүрхэнд маань өнөөдрийн маань амьдралд яг тэр үгээр дамжуулж өөрийнхөө үгээр дамжуулж хэлэх тэр үгийг би сонссомоор байна. Тэрээс ямар нэгэн алгоритмыг надад гаргаж өгч байгаа тайлбарыг биш. Яг судалгаа хийхэд надад нэмэлт материал болгоод өгч болох юм л та. Гэхдээ Бурханы үгийг яг надад хандсан тэр үгийг миний зүрхэнд хандж хэлэх үгийг өстой Бурхан гайхамшигтай л да. Ер нь бол те яг ч гэсэн өөрийнхөө хүмүүстээр ажиллаж чадна гэдэг итгэл дээр бол болох л яг болсон л да мэдээж хэрэг. Өстой сандарсан үед те
Бусдаар бол яг бид үнэхээр Бурхныг өөрийг нь тэмүүлж байгаа тэр тэмүүлэл байгаа юм. Амар амархан байдлаар асуудлыг гяс шийдээд даалгавар хийж байгаа юм шиг асуудалд хөнгөн хуумга хандаад байгаа юм шиг заяа. Юмд хариулах гэж байгаа юм шиг тий. Бүгд хамтдаа үнний хот болцохыг би та бүгдийг уриална. Анх энэ хот байгуулахад юу ч байгаагүй. Итгэлээр харж, итгэлээр найдаж, Бурхан Авраамыг итгэлээр дуудаад, итгэлээр харуулад ямар ч хот байхгүй байхад Бурханы бий болгох хотыг хараад харж байгаагаар биш харин итгэлээр сонголт хийгээд гарсан хот. Энэ хотын иргэдийг биднийг үнний хот гэж нэрлэж байгаа. Тийм учраас өмөрөө үнний хот байцгагийг та бүдэг уриалж байна. Бурханы үгээр үгийг төвлөө болгосон. Тэгээ бас хоёр дахь чухал яригдж байгаа зүйл нь бол яг 8 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлээр ариун уул гэж хэлдэг. Ариун уул. Үнэн байдал зайлшгүй ямар үр дагаврыг араасаа дагуулдаг вэ гэхээр ариун байдлыг дагуулж байна. Тийм ч учраас Библи аливаа хүнийг харахтаа үр жимсээр нь таниа гэж хэлсэн. Муу мод сайн модыг бид үр жимсээр нь таньдаг. Алимны модыг бид нэр алимаар уулж байгаагаар нь таньдаг. Тэр ямар сайхан харагдаж байгаатай биш, ямар үр жимс гаргаж байгаатай чухал. Үнэн бол юуг үр жимсээ болгож гаргадаг вэ гэхээр ариун байдлыг үр жимс гаргаж гаргадаг. Юу ч гоё тайлбар тавьсан бай хэрвээ тэр ярьж байгаа зүйлсээс ариун байдал гарахгүй байх юм бол энэ үнэн биш. Үнэн ариун байдал хоёр хизээч тусдаа явдаггүй. Өөрөөр хэлбэл бидний ярьж байгаа зүйл, үйлж байгаа үйл хоёр маань нэг байх ёстой шүү дээ. Юу ч тайлбарлсан байх хамаагүй. Хүн юмыг юу ч тайлбарлаж болно. Болдог. Ягаад гэвэл бүх хүн бүх юмны үннийг бүтнээр нь мэдэхгүй учраас зөвхөн үнэн мэд харагдах зүйлсийг яриад тайлбарлаж байна. Тэгээ үнэхээр эндээс гарч байгаа үр жимс нь ариун уу? Зөвхт үү? Сайшаалтай юу? Бурхан тааламжтай юу гэдэг чинь хамгийн чухал үзүүлэлт буюу индикаторуудын нэг шүү дээ. Ялангуяа Христийн үгнээс суралцж байгаа бид бүгдийн хувьд бид үнэхээр миний ярьж байгаа зүйл, хийж байгаа зүйл хоёр маань эзний үнэн болоод түүний ариун байдалтай нийцж байгаа юу гэдг нь бид байнга хандж бодох ёстой. Үнэн хизээч ганцаараа алхдаггүй. Үнэн дандаа ариун байдалтай хамт алхдаг. Энд хоёр хамт алхдаг, хамт үйлддэг, бас хамт ярьдаг. Христийн сүм бол ариун байдлын араас явж байгаа аялагч нарын цугларсан газар. Тэрнээс чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, эсвэл амьдралын баталгаагаа бий болгож атайгаан шиг тэтгэврт гарчий гэж хийж байгаа ажил ердөөсөж биш. Христийн сүмч болгон орлогогүй байсан ч, салингүй байсан ч гэсэн бид эзний араас дагнаа гэж шийдсэн тэр дуудагдсан хүмүүсийн цугладаг газар. Тэгээд тэр ариун байдлыг мөшгөж байгаа хүмүүсийн цугларал. Тэрээс ариун байдлыг ярьдаг хүмүүс их биш. Хийдэг, үйлддэг, харуулдаг. Амьдрал нь түүнийг харуулдаг. Тийм ч учраас биднийг ариун хүмүүс гэж дууддаг. Захария номын 8-ын 16-аас 17 дугаар эшлэлээр саяны бүлэгдэр бас ийм ишлэл гарч байгаа. Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үннийг ярь. Амар амгалан ба үнний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг. Мөн та нарын нэгэнч нөгөөгийнхээ эсрэг зүрхэндээ хорон мог бүү төлөвлөл. Худал андгаад бүү дурлал. Энэ бүхэн нь миний үзэн яддаг зүйлс юм а гэж эзэн тунхаглаж байна гэсэн. Бид ариун уул байхаар дуудагдсан, үнний хот байхаар дуудагдсан хүмүүс. Бидний амьдралаас бурхан бүр тал бүрээр минь ингэж булталтаж гарч байгаа шүү дээ. Ярьсан ч, бодсон ч ингэж өвчлөх ёстой. Бид нар Есүсээр өвчлөх ёстой шүү дээ. Тэгэхгүй бол бидний өнөөгийн амьдарч байгаа нийгэм чинь юм залхай нийгэм. Үнэнтэй худалдаа үнэн, зөвхөн нэг талын ярьдаг, зөвхөн нэг талын ингэж тодруулдаг, тэгж ашиг хонжоо олдог ийм нийгэм. Харин Христч бидний хувьд үнний хот байгаад дуудагдсан бидний хувьд Бурхны өмнө үнэн байх ёстой. Бүх талбар дээр бид хийхдээ, ажиллаа хийхдээ, хичээлээ хийхдээ, гэр бүлтэй, их нартайгаа, нөхөртөйгээ харилцахдаа, үр хүүхдүүдтэйгээ харилцахдаа хоёр нүргүү байх ёстой. Үнний хот болоод Бурхны ариун уул байхад биднэрт саад болдог нэг хоёр гай байдаг. Нэг гай нь юу вэ гэхээр хуурамч сургаал. Үнэн чим шиг тийм гай.
нэг тийм үнэн юм шиг санагдаад байдаг. Гэхдээ цаанаа нэг тийм худлын үнэртэй. Үүнийг бол гаж усгалынхан бол маш сайн ашигладаг. Хоёр дахь гайн болохоор хоёр нүр. Наана сайхан юм ярьдаг боловч үйлдэж байгаа нь хөгийн. Энэ бол биднийг Бурхны өмнө үнний уул болоход гай болдог маш том садаа. Христч бид ялангуяа Бурхны үгнээс сурж байгаа бидний хувьд бид хэр зэрэг их нэг нүртэй байхын тулд хичээдэг вэ? Нэг нүртэй байхын тулд бид нэр хэр зэрэг зориулт гаргадаг вэ? Нэг нүртэй байхын тулд бид хэр зэрэг их өөрийгөө тухтаа тэр нэг комфорт зон гэж ярьдаг те. Тухтаа бүсээсээ бид татаж гаргадаг вэ? Юм угаасаа л ингэж явдаг. Угаасаа л ингэдэг гэд бид нар зүгээр л тэр нэг энэ бэлхий дээр дэртээ дэргүй хоёр байтга 20 нүртэй хүмүүс өндөө байгаа. Яг тэдэртэй адилхан эдрийг бодох юм бол миний харин цөөхөнгөө явж байгаа юу? Бурхан биднэрт маш тодорхой зүйлийг хэлсэн. Бид нар нэг л нүртэй байх хэрэгтэй. Зөв хүний даруй байдлаас болж буруу хүмүүс даварч байна гэж айгүй олон юм явдаг тий. Йог бол зүгээр л дасгал штэ, шашин бишээ. Гэт гих мэт чинь маш олон янзын хуурамч сургаалууд байдаг. За энэ бол яг хөө тодорхой бизнес сургуулийн оюутнууд бол инээх асуудал. Инээхгүй юу илээ гэж бодмаар асуудал бас зөндөө байна. Бид Бурхны өмнө альва зүйлийг миний сэтгэл хөдлөл яаж хүлээж авч байгаа гэдгээс үл шалтгаалаад Бурхны үг энэ дотор байгаа юу? Энэ нь үнэхээр нөгөө үнэн чинь ариун байдалтай хамт явж байгаа үнэн мөн үү гэдгээр бид нар тунгааж харах хэрэгтэй. Энийг л бид нар суралцахын тулд бидний сургууль байх. Тэрнээс Библийн ишлэг байгүй чийжлэг болохын тулд биш. Яг го чийжлж сайн л үстэй тий. Хой солонгосрол илтгэж юм бол яаж мэдлээ. Тэгэхээр би та бүгдийг өнөөрөө ятгамаар байна. Бид Бурхны үгээс суралцж байгаа хүмүүсийн хувьд бид нар үгийн мастерууд биш харин үг бидний мастер болох хэрэгтэй. Үгээр өдөрдүүлэх хэрэгтэй. Бид нар заримдаа амархан байхгүй, ундаг, босдог. Бид бидний хандлага Бурхны өмнө даруй болох хандлагатай, гимших хандлагатай. Алдаа бити гаргацгаа алдаа гарахгүй бол сайн л да тий. Тэг яг заримдаа хүн алдчихдаг. Гэтэ алдаа гарсан ч гэсэн ухаарад гимшээд даруухан байгаад Бурхны өмнө гимшээд бусдын өмнө ч гэсэн нүглээ үлэмшрээд гэж эдгээр явахын тэр хэлсэн шүү дээ. Тэгэх юм бол Бурхан итгэмж зүв бөгөөд уучлална шүү дээ. Бурхан уучлална. Тэгээ энэ уучлал нь бидний дараа нь яадаг вэ? Улам илүү Бурхны өмнө зүв зүйтэй амьдрах хүсэл тэмүүлэл биднийг удирдах гэдэг. Өөрөөр хэлбэл хууль нь биш харин Бурхны уучлал нь биднийг улам илүү их эзний дотор зүв зүйтэй амьдрахад уриалж ятгах гэдэг. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр уучлахгүй уучглаар даруухан болчихлоор миний буруу байсан гэж хэлчихлээр хамаг нэр хүнд туршлага хамаг карьер бүх зүйл маань устж үгүй болох гэж байгаа юм шиг мэдрэмжийг аягүй авдаг. Би сая 10 сарын 1-нд ажил дээр нэг өөр албан тушаал томилогдсон. Тэгээ би багийнхантайгаа хэлсэн. За бид нар өнгөрсөн жилээс нэг юм сурсан. Бид нар өнгөрсөн жил манайх байгууллага маань бүтэн 5 жилийн стратеги хийсэн байхгүй. 5 жилийн стратеги ингээд хийгээд суучаад бид нар бүтэн жил зарцуулсан л та. Тэгээ тэр миний ажил бол стратеги албаныг хариуцдаг байсан. Тэгээ тэрийг би зохион байгуулах хэрэгтэй. Амар том гайтай нэг юм байсан. Тэр нь юу вэ гэхээр мэддэг юм шиг царилга. Яг л олон улсаас маш олон улсын байгууллага учраас олон улсаас ингээд бүх удирдамж нөрөөдөг байхгүй ингээд ингэж хийнэ гэдэг. Тэг хэрэгцээтэй төлөвлүүд буюу арга аргачлуудтай дотроо ингээд линкээр ороод ирдэг. Яг тэрнийхэн дагуу ингээд алхам алхмаар явах хэрэгтэй. Ингээд алхам алхмаар явах гэж байгаад бидэрт мэдэхгүй юм зөндөө гарч ирж шүү дээ. Уусаа ойлгомжтой. Тэгэд мэдэхгүй юм гарч ирэхлээр мэддэг юм шиг царилдаг хүмүүс аягүй төвхтэй байдаг байхгүй. Тэгэд нөгөө мэдэхгүй тэгсэн мөртлөө мэддэг юм царайлаад. Тэгээд мэдээ хийчих хийхгүй заяа. Чи юм мэддэг юм уу гэж суугаад аягүй хэцүү. Тэгээд тэрнээс болоод ажил аягүй хууддаг. Тэгээд сая багийнхантай юу ч хэлсэн мэтлэр окей мэдэхгүй байхад зүгээр шүү дээ. Тэгээд суралцсан. Мэдэхгүй бол мэдэхгүй байна гэж хэлчихээрэй. Би ч мэдэхгүй. Би энэ шинэ юм хийж байгаа. Тэгээд хамтдаа сурыг. Хэн мэдж болох вэ? Тэр хүнээс асууя. Бидэрт хэн тусалж болох вэ? Тэр хүнтэй холбогдъё. Тэр хүн рүү мэйл явуулаад нэмэлт хичээл авъя. Заавар авъя. Тэгээ бүгд хамт урагшлаа. Энэ хамаагүй хурдан бас үр дүнтэй. Гэтэ ингэхийн тулд бидэрт аягүй даруй байдал хэрэгтэй болчиход байна. Би мэдэхгүй гэж хэлнэ гэдэг чинь тийм амархан амнаас гардаг үг биш шүү дээ, тий.
Ер нь уучлаарай би мэдэхгүй гэдэг чинь тийм амархан биш. Зүйл биш. Намайг Сингапурт сурч байхад асуудал гарваа. Би ч урд нь ярьж л энэ ерөөсө гомдлон талихдахгүй байгаа юм байсаа гэж яриад. Уул нь бол идэгцэн гэж бодоод. Асуудал гараад захирал дээрээ дуудагддаг байхгүй юу? Тэгээ би захирал маань намайг дуудаад за төвшөө юу болоод байна цаагаарч нэг. Ийм болсон гэсэн чинь за ойлголоо. Чи уушлахгүй чаа гэдэг. Тэгээ би баг гайхаад би баг бүтэн цаг гаруй захиралтай тайлбарлаж байгаас босон үйл явд. Яг би өөрийнхөө зүгээс тайлбарлана шүү дээ тий. Гэхдээ миний зүгээс харахад бол миний л зүг байна. Тэгсэн чинь маа захирал гэсэн үг гэхээр төвшөө энэ чиний буруу учраас биш ээ. Чи зүгээр санаа зовлтгүй. Чи зүгээр тэр хүний хувьд ч гэсэн чамаг өөрийнхөө зүг гэж бодоод байна. Тийм болохоор та хоёрын хооронд ялгаатай зүйл их байгаад байна. Соёлын ялгаа, аюу бол ялгаатай байдлын төлөө чи зүгээр уушлахгүй чаа. Түнгүүт ингээ гоцоод гин байгаас дотроос нэг юм атгаад авчиж байгаа юм чинь. За би буруу юм ийсэн бол уушлахгүй юм те. Гэхдээ би одоо тий буруу юм ийгэж яг л уушлахгүй. Тэгээсэн чинь маа захирал надад нэг ном өгдөг байхгүй нэмхэ ном. Наад ном уншичаад 7 хоногийн дараа хөрөөдрээр гэж. Номыг аваад уншсан чинь харсан чинь нэг юм нэртэй. When you crucified by Christian гэсэн нэртэй ном. Чи Есүс Христ итгэдэг хүмүүсээр цовдлуулах үед гэсэн ном байхгүй юу? Есүс Христ итгэдэг хүмүүс чамайг цовдлох үед чи яах ёстой вэ гэдэг тийм ном. Жижигхэн ном. Тэгээд 7 хоног уншсан. 7 хоногийн дараа хурж игээ зовоочлох үе гэжсэн. Тэгээ нөгөө хүнтэйгээ уулзаад уушлаа. Амархан байгаагүй. Амар хэцүү байсан. Амар хэцүү. Нөгөө залууг харахад залуу гэж хэлчлээ те. Гэхдээ та нар танихгүй юм чинь. Дургу өрөөл те. Би яагаад энэс уушлах байх хэвээр. Энэ өөрөө ийм өөдгөө юмнууд хийсэн шүү дээ. Би зүгээр л үннийг хэлсэн гэл те. Та амархан байгаагүй. Гэхдээ тэр үед би уушлахгүйсэн надад үнэхээр хэрэгтэй байсан. Яг би айгүй олон зүйлс сурсан. Нэгдүгээрт нь даруухан байхыг сурж байгаа. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөр сурж байгаа. Тэгээд бусдаас уушлахгүй. Зүгээр заримдаа окей за үнэхээр би уушлахгүйгаа чи тайвширмаар байгаа би уушлахгүй чи те. Уучлаарай намайг. Ингээд шудраг ёсын маань ингээд нэг юм шон энэ дотор бол гоцоогоолгаа шүү дээ дотор маань. Ихтэй л хэцүү. Христ биднийг даруухан байж, бурхантай ойрхон байж, бурханы өмнө өөрсдийгөө ийм бууж өгүүлэхээр биднийг сонгосон. Заримдаа ийм төвхтөө нөхцөл байдал биднэрт амьдрал байдаг. Үнэхээр бодхолоор энэ шудраг биш юм шиг санагдав. Гэтэ шудраг ёс гэж юм. Миний тайлбар юм уу? Үгүй шүү дээ. Шудраг ёс гэдэг бол бурхан өөр. Бурхан уучлсан бол уучлсан. Бурхан уучлал гэсэн бол энэ бол шудраг ёс. Тэр хүн зөв байна уу буруу байна хамаагүй. Бид уучлах ёстой. Энэ бол бурханаас хотоосон шудраг ёс. Шудраг ёс гэдэг чинь өөрөө бурхан. Манай удирдлагынхан маань ороод ирсэн бай тээ. Бас би нөгөө удирдлагын магистраа сурж байхад яг сонирхолтой нэг юм ярьжсэн байхгүй багш маань тэр санаанд орчлоо л да. Энд ч байгаа зарим хүмүүсийг хараад айгүй гоё. Нөгөө Гитлер удирдагч мөн үү биш үү гэлтэй маань Жон Максвеллийн ярьдаг. Тэгээд тэр үед манай багш айгүй сонирхолтой зүйл хэлсэн. Муу удирдагч байгаа юу гэсэн чи байхгүй гинэ. Яг мань хүн бол айгүй тийм экстрим байдлаар тайлбарсан л да. Муу нөлөөлөгч байгаа юу бол байхгүй. Тэгээ муу нөлөөлөгч юу н байдаг вэ гэсэн чинь байхгүй гэдэг үргээд байхгүй. Тэгээ Гитлер яах юм гэсэн чинь наад чинь муу удирдагч биш. Наад чинь бол хүчрхийлэгч гэдэг. Ягаад бол удирдлага гэдэг бол бурхан өөрөө. Удирдлага гэдэг бол бурханы мөн чанартай. Бурхан өөрөө энийг бий болгосон, эрх мэдлийг бий болгосон. Бурхан өөрөө байд. Тэрнээс нөгөө нэг муу хайр гэж байхгүй шүү дээ. Хайр ч муу болчих юм бол хайр биш болчих. Мөн чанараа алдчих байгаа учраас хайр биш болчих. Тэгээ удирдлага муу болчих юм бол эн чинь удирдлага биш болчих. Чи хүчрхийл болоо явчихдаг. Айгуу сонирхолтой гоё тайлбарсан. Бидний христтгэлийн амьдрал ч гэсэн тэр. Бид үнэхээр муу христчин гэдэг ч юм уу те. Арай жоохон бохирдлын зэрэг өндөртэй христчин ч юм уу. Тийм байхгүй шүү дээ те. Бид үнэхээр Есүсийг дагая. Болиулч гэж бас болохгүй болчиход байна л да. Гэтэ бид зөвхөн дагсан шиг дагах хэрэгтэй те. Эзнийг дагах хэрэгтэй. Даруухан байвал даруухан л байж. Уучлах хэрэгтэй бол уучлахгүй ч те. Эзэн дотор бид нар бие бинийгаа уучлах хэрэгтэй бол бие бинийгаа уучлж. Хоёр нүрэ гарахгүйгээр нэг нүртэй зөмөр амьдарцгаая. Иесустэй хамт жоохон цаашаа алхаад хамт залбирцгаая. Иесус Гетсеман цэцэрлэгт шавь дагагчнаар суулгаад жоохон урагшлаад залбирах үед шавь дагагч нар унтцсан тий. Яасан? Ядарлаа гэж. Харамсалтай сайхан цагийг бид нар тэгдэг л дээ. Хэдэн жилийн өмнө би нэг удирдлага гэдэг кино үзэхгүй юу? Тэр кинон дээр бүх юмыг ингээд гүйлгдэг, удирдлагатай болсон, амьдралаа гүйлгэждэг.
Тэгээ тэр киног үзсийн дараа би бүр ихэд өөлдөг байхгүй юу. Кристиан кино биш шүү дээ. Зүгээр л нэг commercial кино. Ийм зүгээр л кино. Тэгээ би тэр киног үзээд амар их өөлөө тэр амьдралаа тэр удирдлагыг амьдралынхын тэр нэг ийм төвхтэй эсвүүдээ ингээ гүйлгээд байдаг байхгүй юу. Гүйлгэсээр байгаад асуудлыг шийдэхгүй байгаад гүйлгэсээр байгаа сүултээ бүх юм алдчихж байгаа тийм. Тэр хүний бий болгосон амьдрал яаж алдчихж байгааг хараад үнэхээр харамсмар. Бид нар заримдаа өвдөлттэй ч гэсэн туулах ёстой, Бурхны өмнө ирээд уйлах ёстой зүйлсүүд бидний амьдрал зөндөө баг шүү дээ, тий. Заримдаа гүйтлэхийг оролдож байгаа. Хамт эзний өмнө ирцгээе. Гэрээ амьдрал чинь асуудал байгаа бол, бэрхшээл байгаа бол эзэнтэй хамт туулах ёстой. Тэгээ бид тэндээс суралцсан. Даван гардаг. Эзний үгийг төвөө болгоцгаая. Хоёр нүргүй амьдрцгаая. Нэг нүртэй эзний өмнө гим зэмгүй байцгаая гэсэн та бүдгийг уриалмаар. За хамтдаа бүгд эзний өмнө залбирцгаая.